Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглах подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвхийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явцуудыг 7 хоног бүрийн даваа гаргуудад хүлээн авч сонсоорой. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Бид өнөөдрийнхөө дугаарт гэр хаа буюу гэр өргөө төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Бачаргалын эгчин урин оролцуулж байна. Урилгыг мань хүлээн авч студид мань хүрэлцэн ирсэн эгчиндээ маш их баярлалаа. Сонсогчд мань зориулаад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За баярлалаа. Намайг эгчин гэдэг. Би одоогоор гэр хаб төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгээд Америкт болохоор Whitman College гэдэг Liberal Arts College-д бакалаврын зэрэг хийсэн эдийн засгаар төгссөн. Whitman College гэж аль мужид байдаг, аль хотод байдаг сургуулийн хоёлаа сурсан сургуулийн тухай яриагаа эхлүүл. Whitman болохоор Вашингтон мужид байдаг. Walla Walla гэж жижигхэн хотод байдаг тийм сургууль байгаа. Вашингтон мужид чинь хой зүг рүү байдаг. Тэгээ цаг уурын хувьд ямар шуухан байсан бэ? Цаг уурын хувьд яг хүмүүс нөгөө Сиэтлтай ойрхон гэж бодоод тэгээд айгүй уйдгартай ч юм уу тэгж бодоод байдаг. Бороо ихтэй харин тийм. Гэхдээ Walla Walla болохоор Сиэтлаас 4 цагийн зайтай. Портландаас Орегоны Портландаас 4 цагийн зайтай. Тэгээд далайн эргээс хамаагүй наан байдаг болохоор яг бараг айгу Монголтой айгу төстэй цаг ууртай байсан. Өвөлдөө айгу их зас ордог. Тэгээд жилийн ихэнх өдрүүдээр айгу нартай. Тэгээд надад бол айгу гоё байсан. Тэгээд айгу тийм хуурай яг Монгол шиг. 4 жилийн коллеж гэсэн үг үү? Яаж сургуулаа сонгож орж исэн бэ? Яста азарл гэх юм уу да. Тий. Би яг энэттэй нь яг Education USA-гийн хэрэгжүүлдэг USAP гэдэг хөтөлбөр байсан дээр үед United States Achievers Program гэдэг. Тэгээд би 2006 онд элсэж ороод тэгээд тэндээс айгүйх чиглүүлэг авсан. Ерөнхийдөө Америкийн коллежуудад яаж бэлдэх үү, ямар материалаа цуглуулах уу, тэгээд ямар шалгалтаа өгөх хэрэгтэй вэ те. Тэгээд тэр хөтөлбөр намайг айгүйх чиглүүлж өгсөн л тоо. Тэгээд бид нар хөтөлбөр заахтаа яг бүгдээрээ яг нэг 4 сургууль сонгох ёстой. Бүгдээрээ яг санхүүгийн нөгөө тэтгэлэг өгдөг байх ёстой. Тэгэл өөрөө судалгаагаа хийж байгаа Liberal Arts College-ноос сонирхолтой юм байна. Тэгээд энэ сургуулиуд руу нөгөө материалаа үзьгээд тэгэл яг Whitman нэг нь болж таарал тэгэл сонгоод материалаа явуулсан. Тэгээд тэнцсэн. Ахлах сургуультай сурж байхдаа энэ хөтөлбөрт хамрагдсан гэсэн үг юм байна тий. Gap year авсан уу? Аваагүй. Тэр үед ер нь бол gap year гэж байгаагүйсэн. Би 2007 онд сантыг төгссөн. Тэгээд яг 12 дугаар ангита яг USAP-аар орж исэн. Тэгээд миний дээд ангид сурдаг байсан хүүхэд яг энэ хөтөлбөрөөр яваад тэгээд Америкт сурч ирсэн. Манай захирал санал болгоод чи англи хэлтэй юм чинь энэ хөтөлбөрийг сонирхож үзээч. Манай хүү бас Америкт сурж байгаад тэгэхээр чамд ч гэсэн боломж байгаа гэд. Тэгээд тэр захирлынхаа одоо бараг хүчит Америк сурсан юм шиг санагддаг шүү дээ, тий. Зөв зөвлөгөө өгч чиглүүлж чадсан байна, тий. SAT шалгалт өгчээсэн баг, тий. Тий өгчээсэн. TOEFL-аас өгсөн баг. Яаж бэлтжижсэн бэ? Өстө дээр яг тэр үед чинь тэгээд нэг бэлддэг газрууд айгу ховор тэгээд яг яаж бэлтгэхээ сайн ойлгохгүй байж байгаа л шалгалтаа өгсөн юм шиг санагддаг. Тийм. Гэхдээ яг мэдээж яриг бол өөрийнхөө хэмжээнд бэлдсэн. Тэгээд манай сургуулийн яг манай анги дааж авсан багш тооны багш байдагсан. Тэгээд багшаасаа би нэмэлт татлага аваад тэгээд иймэрхүү бодлогод орж ирд юм байна. Энийг яаж бодох вэ гэл. Тэгээд англи хэл бол яг цэвэр өөрөө бэлдсэн. Тэгээд үгээ цээжлэл хамгийн гол нь яг үг цээжлэх дээр л илүү анхаарсан. Vocabulary set-а бэжж нөгөө нэг дөрмийнхаа хэсгийг сайн ойлгох унших хэсгийг сайн хийх нь шүү дээ сонсгонч дээр. Тийм. Тэгээд энэдтэй би тоон дээр илүү муу дуу аваад англи дээр илүү сайн дуу авч ирсэн. Тэгээд монгол хүмүүс яг эсэргээр байдэн шүү дээ. Ерөнхийдөө тоонд бол айгу төвөхгүй сайн дуу авчдаг. Би болохоор үг цээжлэхтэй ингээд өдөрт 10 үг цээжлэх гэж бодоход 10 үг 10 жижиг цаасан дээр нэг сэндээ 100 үг чиж гин гэсэн үг хуулж очиж байгаа л тэгэл энэ тэнд наагаал айгу их бичиж цээжилдэг гэсэн чи үг яаж цээжилдэг гэсэн бэ? Хүүхдүүдэд нэг сонирн байж магадгүй хальтаа сурах арга барилаа тогтооход. Би болохоор яг хичээлтэй ч юм уу их ажилтаа үед ерөөхдөө эрт тосож хичээлээ их аягүй дуртай. Тэгэхээр би яг тэр үедээ яг өглөө бараг 6-аас осоод тэгэл яг цээжлэх ёстой юмнуудаа цээжлээл яг хичээлээ давтах ёстой хичээлүүдэд давтаал яг тэгдэг байсан. Тэгээд цээжлийн хувьд янз янзаар л
янз янзын арга хэрэгэлдэг. Бичиж үзэн тэгэл эн тэнд наа. Янз бүрийн нөгөө хэсгүүд унших хэсгүүд өгдөө шүү дээ. Унших хэсгүүдээ их уншин. Тэгээ тэр нөгөө одоо дүүцүүлэх үгнүүдээ айгу харна. Тэгэхээр энэ айгу олон аргыг ашиглаж ижил утгатай үгнүүд, эсрэг утгатай үгнүүдээр харин цаасан дээр биччихэл карманда хийгээл гадаа явчихтаа тэрийг ингээл сугалж гаргаж хараад тэгэл өгдөгсөн. Яг тэгж. Liberal Arts College гэдэг Америкт түгээмэлдэг шүү дээ, тийм. Одоо хүмүүнлэгийн ухааны сургууль гэх юм уу да. Яг онцлог тал нь, давуу тал нь юу гэдэг юм бол энэ чиглэлээр сурахын. Миний бодлоор Liberal Arts сургууль суур мэдлэг айгуу сайн олгодог. Олон янзын хичээлүүдээс кредит цуглуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр жишээлбэл би Whitman сурж байхад одоо хүмүүнлэгийн ухаанаас заавал 6 кредит, нийгмийн ухаанаас 6 кредит, шинжлэх ухаанаас, байгалийн ухаанаас 6 кредит, тэгэл урлагаас 6 кредит ч юм уу те. Тэгээд яг өөрийнхөө мэргэжлээр сурж байгаа юмнуудаа бас мэдээж ирээд давхар авах хэрэгтэй. 2 жил сурсны дараа мэргэжлээ сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр нь айгу бас ингээд өөрийгөө нээхэд бас айгу чухал нөлөөлдөг. Янз бүрийн юм авч үзээ. Суур мэдлэг сайтай л болгох юм шиг санагддаг. Тэрүүгээр айгу даваа талтай. Тэгээ мэргэжлээ сонгоход нөгөө илүү өргөн боломж бий болно. Дараа нь хүргэх чадвартай ажиллахад хүртэл тийм ээ. Бакалаврт Америкт сурж байхад major minor гэд тодорхойлох боломжтой байдаг шүү дээ. Инженеэр орчуулвал одоо үндсэн мэргэжил, туслах мэргэжил гэд хэлж болохоор чи major minor гэж хосолмол зэрэгтэй төгсөжсэн үү? Үгүй би бол яг majorтэй л байсан. Тэгээд нэг majorтэй яг эдийн засгаараа сурсан. Гэхдээ эдийн засгаа сурж байхдаа байгаль орчны эдийн засаг дээр илүү төвлөрч сурсан. Тэгээд би өөрөө угаасаа хэлэн дуртай болохоор Япон хэлийг давхар үздэг байсан. 2 дахь жилээс авч ирсэн болохоор миний кредит арай гүйцээгүй. Япон хэлээ айгуу одоо олон кредиттэй төгсөн, бараг майнер болохоор төгсөн. OPT хийсэн үү? OPT бол хийгээгүй. Би төгсөөд Япон руу явсан. Америкт сурсны давуу тал нь англи хэл айгуу сайжирчж байгаа. Тэгэхээр манай Япон хэлний багш намайг надтай яриад тэгээд 1 жил ийм англи хэл заах боломж байна. Тэгээд чи сонирх уу гэд. Тэгэхээр би сонирхох Япон хэлээ сайжруулъя гэх. Тэгээд би яг төгснөхийн дараа Япон явж исэн. Яасан гоё. Японд тэр 1 жил ажилласан гэсэн үг юм байна тий. Тийм англи хэл зааж 1 жил ажилласан. Тэнд байсан Японы академик соёл Америкийнхтай харьцуулахад ямар исэн бэ? Тэрийг нь би яг сайн хэлж чадахгүй, яг би өөрөө багшилж исэн болохоор тэгээд хувийн сургуульд яг хэлний сургуульд багшилдаг байсан. Тэгэхээр одоо миний сурагч 4 настай хүүхдээс ахуулаад 70-80 хүрж байгаа эмээ өвөнөр хүртэл байдаг байсан. Япончууд болохоор миний анзаарсан юм гэхээр нөгөө өөрийгөө хөвшин гэж боддгоо. Тэгэл яг 70-80 та хүмүүстэй сууж байхдаа ямар мундаг юм бэ? Ингээд өөрийгөө ингээд хөгжүүлэл, байнга хөгжүүлэл өөр шин юм сонирхол те. Заавал бүрэн эзэмших албагүй ч гэсэн өөрийгөө ингээд сорио явж идэх нь айгу одоо онцлогчтой гэх юм уу та те. Тэгээд одоо сурах юм их тэндээс айгу их юм сурсан. Хүн ингээд заавал өөрийгөө насаараа хязгаарлах албагүй юм байна гэж. Тэгээ Монгол ирчээд бол тэр нь одоо айгу өөр санагдсан л да. Ингээл судалгаа модлогыг яаж хаад хүмүүс чинь би 30 гарцсан юм чи одоо юу сурах вэ? Ичгдэг үтэдэг айгу залуудаа нөгөө ингээд юу ичдэг тэтгэвртэй гарчдаг юм шиг. Өөрийгөө харьцдаг. Бас тийм байж магадгүй шүү. Хүмүүсийн хандлага их чухал ах. Америкт сурж байхдаа кампуст ажиллаж байсан уу? Тий, ажиллаж исэн. Би бол яг 4 жил ажилласан. Whitman-аас би тэтгэлгийг ер нь 100% авсан. Гэхдээ миний 100%-ийн тэтгэлгийн нэг нөхцөл нь хэм бол кампустай заавал хэдэн цаг жилийн ажиллах ёстой. Тэгээд тэр ажилласан мөнгөө заавал тэр тэтгэлэг рүү оруулдаг. Тэгэхээр би яг 4 жил ажилласан. Ямар төрлийн ажил хийж ирсэн бэ? Эхлээд эхний семестртээ бол би нөгөө сургуулийнхаа кафетериад ажилладаг байсан. Зөөгчөр. Тэгээд 2 дахь семестрээс болохоор Office of Admissions би ажиллаад тэгээд тэндээ ерөнхийдөө ажилласараа л дуусгасан да. Америкийн ажлын байрны соёлын онцлог гэх юм бол Америкийн ажлын байрны соёлын онцлог гэх юм бол айгүй бүгдээрээ нээлттэй. Би бинтгээ айгүй чөлөөтэй харьцдаг. Монголч нөгөө та чи гэдэг нэг үгнээсээ эхлүүлээд нөгөө насны хязгаарууд ингээл гараад ирдэ шүү дээ. Янз янзын тийм меритүүдтэй насаар ч байна, албан тушаалаар ч байдаг. Тэгээд Америкт бол тийм байхгүй. Тэгээд оюутан ч нөө тэр одоо Office of Admission-ийн director ч нөө тэр бол хамаагүй. Тэгэл би бинтгээ айгүй чөлөөтэй харьцдаг. Тэр нь айгүй гоё байдаг байсан. Тэгэхдээ надад бол анх дасгад айгүй хэцүү байсан. Би ингээл айгүй Монголоос ирсэн айгүй тийм юу polite ингээл одоо надаас илүү ахмад хөө миний дээр ажиллаж байгаа хүү гэл айгүй ингээл хүндлэх ёстой гэл тэгэл айгүй өөрийгөө бие барьдаг. Тэгээд тэрнээсээ болж айгүй өөрийгөө хязгаарсан юм шиг бас санагдаад байдаг. 100% тэтгэлэг авсан гэж байна шүү дээ. Тэр 100% тэтгэлэг гадаад оюутнууд олоход айгүй хэцүү байдаг шүү дээ. Яаж энэ тэтгэлгийг авчихсан бэ? Вебсайт дээр зүгээр бичээстэй байжсэн юм уу? Аль эсвэл өөрөө холбогдоод ингээд ярьж асууж ингэсээр байгаа тийм тэтгэлэг болж байгаа уу?
Яг вебсайтн дээр бичсэн байсан. Мгм. Яг намайг apply хийж хахад материал явуулж хахад жилд 20 билүү 25 хүүхдэд бүрэн тэтгэлэг өгдөг гэд. Тэр бол миний яг үтмнийг сонгох гол шалтгаануудын бас нэг болсон байх гэж боддгийн. Тэгэл за юу ч гэсэн материал явуулаад үзье, яах нь харъя гэл тэгэл явуулсан. Тэгээд азар тэр нөгөө 20-25 оюутнуудынх нь нэг нь болол тэгэл атсан. Дотор байранд амьдарч байсан уу? Тэгээ манай сургуулийн хувьд болохоор ерөнхийдөө эхний 2 жил нь дотор байранд амьдардаг. Яг кампус дотор амьдардаг. Тэгээд 3 дахь курсээс ахуулаад одоо кампусаас гадуур амьдрах тэр нэг зөвшөөрөл нь олгогддог гэсэн. Тэгээд би 3 дугаар курсээсээ бол яг кампусаас гадуур амьдарсан. Тэгэхээр надад илүү хэмнэлттэй. Тэгээ хэмнэлттэй гэдэг нь тэтгэлэнд хэмнэлттэй. Тэгэл өөртөө илүү сейвлэх боломж гарч ирсэн. Америкт сурж байхад хизээч мартагддггүй тийм одоо баяртай ч юм эсвэл гонигтай ч юм уу тийм үед байсан уу? Байлгүй яах вэ? Манай сургуулийн хувьд бол ерөнхийдөө айгүй чөлөөтэй тэгээд нэлээд хэппи гэж ярьдэн штэ тий. Одоо оюутнууд нь айгүй байгаль орчны хувьд айгүй их сонирхтой, тэрэндээ айгүй дуртай. Тим сургууль. Тэгэхээр ингээд айгүй чөлөөтэй сэтгэдэг оюутнууд айгүй олонтой. Тэгээд жил болгон одоо нэг final шалгалт гэж яддаг штэ. Эцсийн шалгалт. Тэрнийхээ өмнө beer mile гэдэг юм хийдэг. Тэрэнд болохоор пив уугаад тэгээд яг пив уух зөвшөөрөл авцсан уу? Тий, пив уугаад тэгээд тэрийг яг 21 хүрсэн бидтэй тий. Яг манай сургуулийн одоо захиргаанууд бол яг албан ёсоор бол дэмждэггүй. Гэхдээ бүгдээрээ зөвшөөрдөг. Тий, тэгээд tradition болсон. Тэгээд пив уучаад яг гол юм талбай идэх Ankeny Field гэдэг тэрийгэ тойроод ингээд шалдан гүйдэг. Тэгээд пив уучаад бүгдээрээ шалтлаа тэгээд ингээд тойрч яг 1 мил гүйдэг гэсэн. Эмэгтэйгүй хаваагүй тэгэл гүүгээл тэгэл анх би яг 1-р курстэй байхдаа садгийн номын сандаа сууж исэн ч юм уу гэл шалтан хүмүүс ороод ирдээ. Тэгэл галзуу үсгүй ч шүү. Цагтаа дуудаарай гэл тэгэл би юу болчихно. Тэгэл чи яг тэр үед яг тэр одоо оломжлынхын талаар сураад тэгээд дараа нь би өөрөө ч гэсэн яг 3-4-р курстэй тэрэнд нь оролцоод харин тэр одоо хамгийн инээдтэй сонирхолтой түүхүүдийн нэг юм одоо манай сургуулийн одоо өвөрмөц одоо оломжлолуудын нэг. Ястай ийм боломжлол байдаг гэж өстой сонсож байгаагүй юм байна. Намайг Бостон сурж байхад Wellesley College гэж байдаг. Тэгээ Wellesley College нь охтын коллеж. Тэгээ тэрний оюутнууд болохоор Бостон марафон чинь жил болгон Бостон зохион байгуулагддаг. Дэлхийн хамгийн урт үргэлжилж байгаа түүхтэй хамгийн тийм алдартай марафон тооцогддог шүү дээ. Бостон марафонд оролцож байгаа оролцогчид яг нөгөө Wellesley-гийн хажуугаар зурж гүйдэг марафоныхын маршрут нь тэрнгээр зурдаг. Тэгээд Wellesley-гийн оюутнууд сургуулийнхаа гадна гарч тэр нөгөө патент тос зогсож байгаа нөгөө free kiss өгдөг оролцогчид. Тэгээд яг тэнд болохоор нэг Wellesley-гийн оюутан охтуудыг үнсэх боломж гэж юу яадаг үз тэгжэл сонсч байсан болохоос биш. Тийм манай сургуульчин бол арай жоохон өөр төрлийн тийм нэлээд нээлттэй тийм сургууль байсан. Тийм сонирхолтой юм. Хүн бол тэгэл яг байгалийн нэг хэсэг гэдэг утгаар ханддаг байх нь. Тийм тэгээд яг ингээд оролцохоор тэгээд харин тэгээд яг оролцохоор тэгээд өөрөө ч нэг тийм нүцгэн санагддгөө. Бүгдээрээ нүцгэн байгаа болохоор хүмүүс ингээд нүцгэн санагдгаа болчихдөг юм лээ. Тий тэгэл зүгээр л яг шалгалтынхаа өмнө өөрсдийгөө тэгэж нэг стрессээсээ гаргах ч юм уу те нэг юм хөвгөлтэй юм хийж жоохон шалгалтын юм бэлтгэлээсээ одоо түр амс хийх тийм л боломжтой юм болов уу гэж би ойлгосон. Сонирхолтой юм байна. Gap year ч аваагүй шууд Америкт сурахаар очно гэдэг чинь нэлээд одоо жоохон байсан гэсэн үг шүү дээ. Хэцүү санагдчихсэн, бэрхшээлтэй, шантармаар санагдчихсэн үе бий юу? За нэг яг хөө мэдээж хэрэг хэцүү үед бол байгаа. Гэхдээ шантармаар болсон үе бол нэг байхгүй хаа. Монгол хүмүүсийн нэг одоо давуу талчаа айгүй нэг орчинд очихоор айгүй хурдан дасан зохицчдаг тийм. Тэгтээ би анх очичоод нөгөө манай сургуулийн баг бүх ангиуд ингээд заавал ярьж ийж нөгөө оролцож ийж нөгөө 20%-ийнхаа ч юм уу 25%-ийнхаа нөгөө дүнгийн авдаг 100% одоо байлаа гэхэд тийм. Тэр нь айгүй бэрхшээлтэй санагдчихсан. Яадгүй бол Монгол сурагчид чинь нөгөө өөрсдийгөө илэрхийлэх тийм боломжууд юу н гардггүй шүү дээ 10 жил байхад тэгээд ерөөдөө багш төвтэй тийм орчин төсдөг учраас өөрсдийнхөө бодлыг нэг хилдэггүй. Тэгэхээр хил сураагүй. Тэгэхэд тийм учраас одоо намайг одоо анх оюутан болгоод очиход тэрэн дээр айгүй надаа хэцүү санагдчихсан. Ингээл өөрийнхөө бодлыг ингээл заавал хуваалцах хэрэгтэй. Тэгэл одоо юу харин буруу ярьчихлээ одоо юу ярина юу хийх ёстой болтоо гэл. Тэгэл тэрэн дээр айгүй их одоо юу хэмдэ одоо тэр л одоо миний сорил байсан юм уу да өөрийг тэрийг давж гарах нь. Тийм тэгээд яг хуу эхний жилдээ бол тэрэн дээрээ нэлээд гатсан. Тэгэл манай багш нар ч надтай яриад
айгу жижигэн сургууль болохоор багш нар айгу хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг. Тийм тэгэл юу болоод байна? Яагаад чи ингэж ярихгүй байна? Тэ одоо ямар нэг юм одоо болохгүй байна уу? Яаж ийн гэл тэгэл би үгүй нэг болохгүй байгаа юм биш зүгээр би ингэж сурах хэрэгтэй. Тэгэл аман шалгалт авахаар тэгэл нэг нэгээрээ байхаар чи айгу ярих юм. Гэхдээ ингэж анги дээр ингэж хүмүүсийн дунд болохоор ерөөсөө ярихаа болчих юм. Яагаад тэгээд байгаа юм бэ гэл цаанаасаа бас айгу оролцохыг айгу шаарддаг. Тийм тэр нь л айгу хэцүү байсан. Бусдаар бол тэгэл манай сургуулийн оюутнууд чинь бүгдээрээ л айгу хичээлээ хийгээл те манай намын сан 24/7-оор ажилладаг. Хүүхдүүд нь тэндээ ингээл айгу хочин. Тэгэл шүнжэнгөө сууж угаал хичээлээ гээл. Тим орчинд байхаар өөрөө ирэхгүй тэгэл тэрийгэ дагаал хичээлээ хийгээд цаг тухайд нь яваад ахаар тэг нэг тийм одоо шантармаар юм бол гараагүй те. Мэргэжлээ яаж сонгож ирсэн бэ? Мэргэжлээ ерөнхийдөө монголчуудын айгу түгээмэл боддог сэтгэхүүгээр сонгоцсон гэх юм уу да. Би яг эдийн засгаар сурсан. Дараа нь сүүл бодоод хахад тэгэх нь бас айгу дэмий байсан юм шиг санагддаг. Тэгээд мэдээж яг эдийн засгийг бол сурсандаа би бол нэг харамсдаггүй яагаад гэвэл надад одоо айгу суур мэдлэг айгу сайн олгож өгсөн юм шиг санагддаг. Тэгтээ ингээд хүн болгонд чинь нэг дотроо нэг бодож явдаг юм байдэн штэ те ингээл би нэг ийм юм дуртай өөрийгөө нэг юмар төсөөлдөг ч юм уу те ийм юм бол би нэг архитекторч болчдөг ч юм уу гэдэг ч юм уу эсвэл би нэг зураач болчдөг ч юм уу гэдэг нэг тийм нэг жижигхэн нэг юм өөр нэг хүслүүд байдаг. Тэгтээ тэрийг айгу ингээд дарчдаг юм шиг ба тэгээд тэрийг нэг айгаад тэрнээсээ нэг айгаад ч юм уу хийж чадахгүйж магадгүй манай аав чи юу гэж хэлэх юм бэлээ манай гэрч ер нь тийм юм хийх хүн байхгүй ч гэх юм уу те тэгэл тиймэрхүү шалтгаанаас болоод ингээд дарчдаг тэрнээсээ айгаад одоо яг хүссэн мэргэжлээ сонгодгүй юм шиг санагддаг байхгүй юу тэнд очичоод надаа англи хэл судал English гэдэг шүү дээ айгу сонирхолтой байдаг байсан би өөрөө бас айгу бичиг сонирхолтой тэгэл англи хэлээр сурах уу яах уу гэх ингээл бодоол яваад байдаг тэгтээ ингээл нэг англи судлал тий англи судлал тий тэгэхээр ингээл хийж чадах юм болоо да гэл тэгтээ ингээд айгу өөрөө сонирхоод байдаг. Тэг 3 дугаар курстээ зориглоод яг хичээлүүдээс нь авч ийсэн. Тэгсэн чи ёо сурчдаг л гэж айгу бодож ийсэн. Англи судлалын хичээлүүд бүр үнэхээр сонирхолтой тий. Яг одоо түүх, соёл, антрополог одоо бүх юм ингээд айгу гоё ингээд интерсекшнл давхцуулаад ингээд судалждаг. Харин тий бүх талаас нь авч судалдаг болохоор надад бас англи судлалын хичээл бүр айгу таалагдчихсан. Би очиод магистрийн түвшний нэг англи судлалын хичээл авч үзээд тэгээд дөнгөж очиж эхний семестртээ авч үзээд тэгээд бүр дийлэхгүй хичээлүүдээ бүр айгу өөрийгөө их айгу хүнд байдалд оруулж ирсэн л та. Гэхдээ нэг айгу сонирхолтой санагдаа тэгээд гоё юм билээ. Харин тий тэгэл за ер нь дараа нь жоохон өөрийнхөө айж байгаа юмнуудыг илүү ингээд оролдож үзээд тий эртнээс оролдож үзээд тэгээд баг сонгочвол зүгээр юм шиг санагдсан. Одоо хүүхдүүдэд зөвлөж хэлэх юм бол тий яг ингээд өөрийнхөө хүслийг нэг жоохон дагаад ч юм уу явхад нэг цаг хугацаа алдах юм бол байхгүй. Тэгээд мэдээж хэрэг мэргэжлээ сонгож болно. Америкт сурж байгаа тохиолдолд тий бусад орнуудад яадгийн би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэр нөгөө боломжууд нь айгүй нээлттэй байдаг шүү дээ. Одоо ингээд хөврөх юм боломжууд нь тий хөрөх чадвар. Тий тэгэхээр яг хийж үзсмээр байгаа юмнуудаа хийж үзээрэл хэлэх юм да. Тий. Тэгэл би мэргэжлээ сонгохдоо бол ерөнхийдөө тэгэл за надаа ингээд суурь мэдлэг айгуу сайн олох юм байна. Ерөнхийдөө дэлхийн одоо энэ системүүдийн мэдлэгтэй болох юм байна тий. Одоо нэг how the world runs гэдэг шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Тий. Тэгэхээр одоо ч гэсэн би эдийн засаг сурсан насаа болж одоо ингээд нэг тодорхой хэмжээнд системийн ойлголттой болсон юм шиг санагддаг. Тэгээд миний амьдрал аяг өнөөлөлдөг. Тэгэхээр тэр мэргэжлээ одоо сонгосондоо харамсдаг. Гэхдээ арай өөрөөр сонгосон ч байсан болоосоо гэж бас хаяа боддог. Тийм. Ер нь бол тэгээд хүнд сурсан юм хизээж илүүтэхгүй шүү дээ. Тийм. Нэг мэргэжил заавал дагнах албачгүй юм шиг байгаа юм тий. Энэнгээр сурсан юм чи энэнгээр л ажиллах ёстой ч гэдэг юм уу. Бүр сурахтаа ч гэсэн Америкт бүр яг бакалаврын түвшин сурахын нэг том давуу тал нь чи сая хэллээ шүү дээ. 2 курс маш олон төрлийн хичээлүүдийг ингэж авч үздэг. Тэгээ гарсан хойно хөрвөх чадвартай ажил дээр гарсан хойно яг тэгвэл маш өргөн хүрээний суур мэдлэг ойлголтуудыг бакалаврын түвшинд авч чадж байгаа учраас тэгээд дээр нь сайн төлөвлөж чадах юм бол дабл мейжертэй ч юм уу, мейжер майнертай ч юм уу төгсөх бүрэн боломжтой байдаг те. Яг л нэг юмыг сонгох, дагн судлах шаардлагагүй юм шиг байна те. Сонирхлоо давхар хөгжүүлээд хичээлдээ сурсан ч нэг чиглэлээр сурж байгаа бол нэг мэргэжлэр сурж байгаа л хажуугаар нь сайн дурын ажил бас шал өөр чиглэлээр хийдэг ч юм уу те. Давхар өөрийгөө дуртай гэсэн олон чиглэлээрээ хөгжүүлэхэд бол баг ирээдүйд тэр тал руугаа л илүү явж байгаа шиг санагдаад байна тийм. Харин тий. Миний яс анзаарснаар бол яг тэгж аим шиг санагддаг. Тэгээд liberal arts сургуулийн яг гол давуу тал нь тэр суурийг нь л айгуу сайн тавьж өгдөг. Тэр нөгөө хөврөх чадварыг тий. Тэгэл айгуу нөгөө
бичиг дээр айгу анхаардаг. Бүгдээрээ заавал бичих хэрэгтэй те. Эсэнүүд одоо жишээлбэл нэгдүгээр курс тахад нөгөө core гэдэг нэг хичээлээд байсан байхгүй юу? Бүх оюутнуудын авах хэрэгтэй. Тэгээ тэрэн дээр болохоор ерөөдөө барууны соёлын суурь болсон одоо бүтээлүүдийг бүгдийг нь уншаад тэгээд ингээд хилцээд тэгээд ингээд өөртөөх нь одоо анализыг дандаа бичүүлдэг те тэгээд яриулдаг. Тэгэхээр ингээд хүн ингээд бичээд тэгээд цэгцтэй нэг бодоод яриад сурцсан байхад юм ямар ч тал дээр ингээд хөрөж сэтгэж чаддаг юм шиг санагдав. Тэгээд мэдээж хэрэг одоо ингээд насан туршийн одоо тийм нэг өөрийгөө хөгжүүлэх тийм нэг хүсэл эрмэлзлийг айгүйх суулгаж өгөх дээр айгүй анхаардаг. Тэгэхээр ингээд заавал өөрийгөө ингээд сорж явчих гээл те. Тэгэхээр Америкийн боловсролын давуу тал нь бол яг тэр юм болов гэж би айгүйх хардсан шүү дээ. Манай Монголд одоо бичих чадвар гэхээр манай ер нь монголчууд ихэвчлэн айгүй уран яруу бичих гэдэг те. Гэтэл яг Америкт бол яг тохирсон үгийн тохирсон утгад нь хэрэглэх чадвар тэгээд дээр нь яг чиний дүн шинжилгээ хийх чадвар тий тухайн сэдвийг уншаад ч юм уу тий альсвал тухайн нэг асуудал проблемыг судлаад кейсийг судлаад ч юм уу тэрэн дээр өөрөө чи анализ хийгээд тэрийг бусдад итгэн үнэмшүүлэх байдлаар илэрхийлэх чадвар гэдэг чинь айгүй чухал юм байлээ тий. Гэхдээ Америкт очиж л тэрэнд суралцчихсан. Монголд бол айгүй уран яруул бичээд байдаг байсан байлээ. Тэгэл монголчин тэгэл зарим юмдыг уншихаар яг ингээд нөгөө гол асуудал нь ингээд тодорхойгүй байдаг шүү дээ. Яг ямар асуудлыг дэвшүүлээд юуг одоо өмөрөөд байгаа ч юм уу. Тэр нөө ингээд айгүй ингээд нэг замбраагүй байдаг юм шиг санагдаад байдаг. Тэгээд одоо ми сурсан орчноос болооч тэр би тэрэн дээр нь айгүйх ягаал. Одоо юу хийсэн бэ гэж айгүйх бохомдоод тий ажил дээр ч гэсэн айгүйх тэгдэг тий. Мэргэжилтэй холбоотойгоор тэгээд өөрийнхөө хийж байгаа ажлын тухай жоохон ярил. Би тэгээд Японд нөгөө Америкт 4 жил сурж бакалаврын зэрэгээ хийчихэд Японд 1 жил ажилласан. Тэгээд хурж ирээд зориг санд ажил орж исэн. Тэгээд зориг санд яг хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаад байгууллагчдын мандлаар их хөтөлбөр гэдгийг яг хариуцдаг. Тэгээд бус хөтөлбөрүүд дээр нь одоо туслаад явдаг. Тэгээд судалгааны ажлуудыг нас хийдэг. Тим ажилтан байсан. Тэгээд тэнд сурж байхдаа надаа ингээд нийгмийн асуудлуудыг би айгүй ингээд анзаарсан юм шиг байгаа юм ерөнхийдөө. Тэгэл миний одоо бухимддаг сэдв гэх юм бол айгүй яг хоттой орчинтой холбоотой сэдвүүд болоод байсан. Тэгэл за бухимдаж явж ирснээс нэг юм суръя гэдэг. Тэгээд би магистра хот төлөлтөөр сурсан. Англид. Тийм тэгээд хот төлөлтөөр сурж ирчээд 2015 онд яваад 2016 онд хурж ирсэн. Тэгээд 2016 онд хурж ирсэн чинь манай найз Бадрун гэр хабыг эхлүүлсэн. Хоёлаа энэ дээр ажиллая те. Чиний л хийх ажтай ажил байд гэл. Тэгэл за гэл би ерөөхдөө гэр хабд яг орж исэн. Тэгээд тэрнээс хойш одоо 4 жил болцсон байна. Тэгээд манай гэр хаб болохоор ерөөхдөө гэр сошиалын бүсийг хөгжүүлэх чиглэл дээр ажилладаг. Манай гол зорилго юм бол гэр хорооллыг одоо ормонгоор нь өөрчлөх гэх юм уу те. Тэгээд тэрийг болохоор ерөөхдөө 3 чиглэлээр ажиллаж одоо хэрэгжүүлдэг. Тэр нь болохоор боловсрал, ахлах сургуулийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөртэй бид нар гэрүүдээ гэдэг. Тэгээд нөгөөх нь болохоор social innovation буюу нийгмийн инновац. Тэгээд нийгмийн инновац гэдэг чиглэлээр бид нар ерөнхийдөө Монгол гэрийг одоо суурин нөхцөлд яаж сайжруулж болох уу? Илүү яаж дулаан алдагдлыг багасгах уу те? Илүү одоо манай Улаанбаатарын гол асуудлын нэг чинь анхаарын бохирдол байгаа шүү дээ. Тэрэнд бид нар яаж хувь нэмрээ оруулж болох уу? Тэгэд яг Монгол гэр дээрээ төвлөрүүд явж байгаа. Тэрийгээ сайжруулах те 21-р зуунд ямар гэрт бид нар амьдрах хэрэгтэй вэ? Суурин нөхцөлд тэрэн дээр төвлөрдөг. Тэгээд 3 дахь чиглэл нь болохоор community building гэдэг. Ерөнхийдөө нэг хамт олон үүсгээд хамтын одоо сэтгэлгээгээр орчноо сайжруулах гэж бид нар аяух ярьдаг ажил дээр. Тэгээд сонгон хайрхан дүүргийн 41 дүр хараан дээр бид нар нэг community space олон нийтийн team төв барьчихсан. Тэгээд ашиглалтнаар болохоор одоо бэлдэж байгаа. Тэгээд тэн дээр яг л одоо орчноо яаж сайжруулах уу те хүмүүсийг одоо яаж нэгдүүлэх үү ямар одоо үйл ажиллагаа хийх юм бол хүмүүсийн хамтын ажиллагаа сайжруулах уу хамтаараа юмнуудыг шийдэж болох уу тэгэл тиймэрхүү юм дээр л бид нар ерөнхийдөө төлөвлөж ажиллаж байгаа да. Нэг чинь Англид магистр хамгааллаа гэж сая дурдлаа шүү дээ. Англид аль сургууль сурсан бэ? Магистртаа яаж бэлтжижсэн бэ? Энэ талаараа нэг жоохон товчхон ярьчихвал. Би Английн University College London сурсан. UCL-ийн Bartlett-ийн сургууль бол ерөөдөө дэлхийд айгу өндөрчягсдаг. Built environment нөгөө чиглэлээр ерөөдөө айгу том сургуулиудын нэг. Тэгээд эндээ би яг бэлдэхдээ тэгэл яг л
нөгөө бакалаврт бэлтэж байгаа шиг нөгөө GRE тэгэл дахиад TOEFL өгсөн. Тэгээд англи сурж болохоор IELTS-ийг заавал өгөх хэрэгтэй юм байлээ. Тэгээд IELTS-ийн шалгалтанда бэлдсэн. Тэгэл эсэнүүдэд бичээл recommendation letter-уудаа цуглуулаад тэгэл материалуудаа явуулж исэн. Америкт сурыг гэд хүсэж байгаа зорж байгаа хүүхдүүдэд зориулаад юуг зөвлөх үү? Ханаас нь эхлэх үү? Тэгээд одоо жишээлбэл өргөдлийн материалаа бэлтэж байгаа үед юун дээр анхааруул зүгээр гэдэг бол бакалаврт нэг тусдан зөвлөгөө, магистрт нас нэг тусдан зөвлөгөө өгвөл. За бакалаврт сурж байгаа оюутнууд миний анзаарснаар болохоор айгүй юу хийх вэ гэж бодоод тэрэн дээрээ хитрхи их цаг алдчихдаг юм шиг санагддаг. Эргэлзээл тий. Ханаас нь эхлэхээ мэдэхгүй, юу ихээ мэдэхгүй. Харин тий тэгээ нөгөө юугаар сурах вэ гэдгээ бодоод харин тий. Тэгээд тэрэн дээрээ би нэг анхаарал хэрэггүй юм шиг санагддаг юм. Тэгээд яг юу өөрчлөн чухал юм те. Миний хувьд болохоор яг санхүүгийн тэтгэлэг айгуу чухал байсан. Тэнгүүд би шууд санхүүгийн тэтгэлгээ илүү их судлаад ямар сургуулиудад орох боломжтой байна. Ямар сургуулиуд надад хүссэн хэмжээний санхүүгийн тэтгэлгийг өгөх боломжтой байна. Тэрүүгээр нь ингээд одоо өөрийнхөө нөгөө shortlist-ийг те чагсаалтыг гаргаж агаад тэгээд тэр сургуулиуд руу явуулж ирсэн байхгүй. Тэгэхээр ингээд очичоод ингээд мэргэжлээ сольж болдог учраас юу сурах вэ гэж бодоод нэг тэрэн дээр нэг анхаарахгүйгээр юу ч хам чухал вэ гэдгээ бодоод тэгээд яг тэрнийхэн дагуу материалуудаа бүрдүүлээд аль болохоор хурдан төлөвлөгөө гаргаад тэгээ болохгүй бол хурдан өөрчлөөд ч юм уу те тэгэж явал айгүй зүгээр ах. Тэгвэл Монгол хүүхдүүд ингээл нэгэн юм хийх гэхээр ингээл айгүй удаал тэгэл хитрхи ингээд нэг төгс юм хийх гээд тэрэн дээрээ ч юм уу их анхаардаг ингээд тэгээ тэрнээсээ болж баг фейлддэг юм шиг те тийм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр ингээд аль болохоор айгүй хурдан төлөвлөгөө гаргаад хурдан тэр төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаад тэгээд явах юм бол илүү яах вэ? Одоо амжилттайгаар өөрийгөө бэлдэж чадах юм шиг санагддаг. Тэгээд тэр нь одоо баг ажил дээр ч гэсэн баг тийм юм шиг санагддаг. Хурдан ингээл өөрчлөлтөнд ороод те өөрөөсдийгөө ингээл шаардлагатай нөхцөл байдалд тохируулаад өөрчлөөд байх юм бол одоо байгууллагч гэсэн хурдан томордог ч юм уу те. Тэгдэг юм шиг санагддаг. Тийм магистрийн оюутнууд болохоор яг би бол магистр дээр арай өөр юм зөвлөнө. Магистр дээр яг юу одоо яг ямар чиглэлээр ажилламаар байгаа тэр чиглэлээр л сураасаа гэж боддог. Тэгэхгүй хүүхдүүд ингээд ажлын туршлагагүй гэж шууд бакалавра хийгээл магистр хийх гэлээ. Тэрийг бол би аягүй эсэргүүцдэг. Ажлын туршлагатай болж иж хүн ингээд арай нэг өөр өнцгтэй болдог те. Дэвшинцийг харах үзэл нь аягүй өөрчлөгддөг шүү дээ. Ажил дээр харахаараа. Тэгэхээр тэр туршлага нь аягүй хэрэгтэй. Тэгээд аль болохоор ингээд бакалавра хийчээд өөрийгөө сорж нэг янз одоо олон газар ажиллах хүмхэд нэг тийм сонирхолтой газар ажиллаж үзээд тэгээд яг сонирхлоо яг тодорхойлцоод магистра хийвэл илүү үр дүнтэй юм болов гэж боддог тий. За маш их баярлалаа гэгч. Ярилцлага маань ерөнхийдөө өндөрлөгт өгч जैन. Тэгээ бид нар уламжлал болгоод оролцогчдоос сүүлийн нэг асуултыг асуудаг л да. Манай дараагийн дугаарын зочноор хэнийг өрмөр байна? Америк төгсөгч байх хэрэгтэй. За ярилцсанд баярлалаа. Намайг урьж оролцуулсанд. Би хамтран үүсгэн байгуулагч Бадруныг санал болгоё. Тийм манай Бадрун одоо Токиод байгаа. Онлайнаар ярилцаж болох тань тий. Бас алтар сайхныг санал болгоё. Мэргэжил нэгтэй тэгээс Америкт яг бакалавр магистра хийсэн. Тэгээд дахиад хийх санал болгож болгох. Тий тэгээд манай найз бас төвшин заяага. Манай төвшин заяа болохоор ерөнхийлөгчийн хамгийн газарт ажилладаг. Тэгээд Колумбийн их сургуульд магистра хийсэн. Тэгээ ерөнхийдөө айгу сонирхолтой түүхүүдийг та нарт ярьж өгөх бах. Афганистанд бас сая ажиллаад ирсэн. Тий тэгэхээр бас сонирхолтой хүн байгаа. За маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч студид маань ирсэнд. Ингчингийнхаа цаашдын ажил үйлс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдох хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.